Намайг Амар Эсгэлэн гэдэг. Одоо 37 настай. Нөхөр 2 охины хамт Баянгор аймагт ажиллаж амьдардаг. Би анх одоо 32 настай байхдаа Herbalife компанитай танилцж байсан. За тухайн үед би төрийн албаа авч ирсэн. Улсын байцаагч гэдэг байсан. За тухайн үед одоо залуу хүний цалингийн нэмэгдэл энтер гэж харьцангуйгаар бага учраас 540 мянган төгрөгийн одоо орлоготой байсан. Гэхдээ одоо надад жинхэнэ хасах хэрэгцээ зайлшгүй байгаад байсан. Өөртөө таалагдсан болоод өөртөө итгэлээ алдаад байсан учраас одоо клуб гэдэг газраар одоо зочилж одоо үр дүнд хүрсэн. Өөрийн биеийн жингээс сайхан 16 кг-ыг хасаж чадсанараа өөртөө илүү их олон гоё боломжуудыг нээсэн гэж боддог. Тэгээд одоо өөрийн клубыг нээх одоо тийм зориг гаргаад 2020 оны 4 сарын 10-нд анх одоо өөрийн клубыг нээж анх одоо клубыг нээхэд одоо бас л бүх зүйлүүд шинээсэн. Ойлгохгүй шүү дээ. Эхлээл одоо гэр бүлийн хүмүүс маань ойлгохгүй байх те. За мөн одоо шантрах өөрийн маань одоо ур чадвар дутагдах үед л хүн яг шантарчих гад байдаг. Тэгэхээр яг энэ үедээ яах вэ гэхээр зөвлөгтөйгөө холбогддог. За зөвлөгөө би энийг чадахгүй байна. Болдог ч юм уу гэдэг одоо ийм үеуд одоо бидэнд бишгүй тохиолдож штэ. Бизнес чи одоо жилийн дөрвөн улирал шиг л ерөнхийдөө ингээд унаалт, босолт, амжилт бүхэл зүйл одоо бидэнд тохиолдож идэг. Гэхдээ боллоо гэдэг яах юм. Тэ? Тэгэхээр илүү сайжрах шаардлагатай байна гэдгийг бэрхшээл бидэнд ойлгуулж байгаа учраас илүү сайн суралцъя. Бусдыг хийж чадаад байгаа зүйлийг би ч гэсэн хийж чадна гэдэг ингээд илүү өөрийгөө шин төвшөнд гаргахын тулд л зөвлөгтөөгөө илүү ойр байдаг. Бидний одоо эрүүл амьдралын маягийн клуб бол эзэл зорилготой хүмүүсийн одоо эерэг нэгдэл гэж боддог. За тийм учраас нийгэмдээ одоо олон одоо шалтгаанаар өөртөө итгэлээ алдсан. За дээрэс нь одоо яг одоо нэмэлт орлогыг хүсээд байгаа тийм ийм одоо янз янзын хүсэлтэй боловч гарц гаргалгаагаа олж чадахгүй байгаа тэр хүмүүст туслахын тулд клубээ өдөр бүр яг одоо онгоох цагт нь онгоолж одоо тасралтгүй 5 жилийг өнгөрөөсөн байна. Хөдөө орон нутагт клуб ажилладаг хүний хувьд олон давуу талыг бол олж харсан. За бидэнд одоо нөгөө төгжрээ байхгүй учраас мөн одоо хоорондоо нэг нэгийг их таньдаг. Танилын хүрээ нь одоо их өлөө өргөн байдаг учраас танилаас танилын хүрээгээрээ дамжуулаад клубын зочил илүү их нэмэгдэх одоо боломж ус байгаад байдаг. Стресс харьцангуй бага байна, цэвэр агаар бидэнд байна. Клуб ажиллуулахад одоо түрээс те харьцангуйгаар бага байх юм уу? Гэх мэтлэн одоо клубээрээ дамжуулаад цогц одоо үйлчилгээг үзүүлэх боломж ч одоо бид нарт бас байдаг нь харьцангуй давуу тал юм аа. Бидний одоо бизнесийн хамгийн сайхан зүйл нь одоо бидний үр хүүхдэд өвлөгддөг. Амжилттай сайхан бизнесийг та өөрөө босгож чадах юм бол хүүхдүүдэд ч өвлөгдөнө. За мөн дээрэс нь одоо насны хязгаар байхгүйгээр хийж болдог. Ажил мэргэжлийн одоо хязгаар байхгүйгээр хийж болдог. Мөн дээрэс нь одоо би ямар ч дүр төрхтэй байсан хийж болдог тий. Тэгэхээр ийм сайхан боломжууд биднэрт бас байдаг. Би нэг судалгаа харж ирсэн. Ээж хүний орлого өсгийн хэрээр хүүхдүүдийн одоо нөгөө хувийн хөгжил илүү их хөгждөг гэдэг. Яг одоо энэ бол манай гэр бүл дээр би болсон хүүхдүүдэд илүү чанартай сайхан сургууль сурулж байна. Илүү олон одоо секц дугуйланд одоо хамрагдах боломж нь нээгдэж байна. Яагаад гэвэл одоо ээж нь цагийн хуваарийн хувьд бол илүү чөлөөтэй болсон учраас хүүхдээ хөгжүүлэх одоо энэ тал дээр нэлээд сайхан цаг зав зарцуулж чадаад байна. Клуб төрсөн хүмүүст бүр гайхалтай өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Энэ нь одоо бидний сайхан бүтээгдэхүүний чанартай холбоотой байж байгаа. За тэгээ бүтээгдэхүүний маань орц найрлага ар дээр нь бичсэн одоо шим тэжээл нутришн хэсэг бол яг одоо тэр аяган дотор коктейл дотор бол байж байдаг. Сургалтуудаараа дамжуулаад компанийнхаа одоо бүхэл үйл ажиллагаа үйлдвэрлэлийн процесстэй одоо бид нар үргэлж танилцах боломжтой байдаг. Ингэснээр бидний гар дээр маш чанартай, маш олон одоо судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон одоо ийм бүтээгдэхүүн ирж байдаг учраас бид нар одоо хэрэгжилж байхдаа ямар ч одоо санаа зовох зүйлгүйгээр юунаас ч одоо айх боломжгүйгээр хэрэглэх боломж биднэрт бас байдаг. Ер нь бол өөх амарна гэж байдаггүй. Өөхөнд амралтын одоо нэмэхгүй би өнөөдөр амарчихъя. Чи өнөөдөр унтчихаа гэж одоо тийм тохиролцоо байхгүй учраас тууштай байдал маш их чухал байдаг жин хасгалтад. За жишээлбэл одоо манай клубээр 2.7 жил сайхан чочилсан үйлчлүүлэгч маань өөрийн биеийн жингээс 84 кг одоо жин хассан одоо ийм рекорд хүртэл бас бидэнд байдаг. Тухайн одоо үйлчлүүлэгч маань өөрийгөө ингэж өөрчилснөөрөө илүү олон хүнд одоо хүрч илүү олон хүнд одоо ийм байх боломжтой юм байна гэдгийг харуулж чадаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо бидний ажлын хамгийн сайхан зүйл нь.
Өнгөрсөн жил одоо үзэсгэлэнтэй улсад одоо суралцсангаа аялсан. За мөн одоо бид нарыг ингээд зүгээр зориггүйгээр аялуулах биш, суралцсангаа мэдлэгээ одоо нэмэгдүүлэнгээ аялах боломжийг компани маань жилд одоо 2-3 удаа олгож идэг. Тэгээд тухайн хүн одоо сайхан ажиллаа доктортой тууштай хийгээ явж байхад бол үргэлж одоо бидэнд аяллаа боломжууд, суралцах боломжууд бол байж л байдаг. Herbalife-т ирсэн хүн хизээч оройтдаггүй, харин явхад үргэлж эртддэг гэдэг үг одоо үргэлж одоо чэйшин дотор минь байдаг. Би явж болохгүй маань гэсэн шийдвэрийг л энэ үгнээс л одоо олж авч ирсэн. За мөн одоо бидний хэм маяг их гоё. Бар цагт тусдаг. Бар цагт тусдаг хүнийг ер нь хүн бардаггүй гэж ярьдаг. Бид нар илүү их чанартай амьдарч байна. Илүү их одоо чанартай нойрыг авч чадж байна. Илүү чанартай сайхан хоолыг идэж чадж байна. Илүү чанартайгаар аз жаргалтайгаар амьдралыг одоо өнгөрүүлж чадж байгаа учраас одоо эрүүл мэнд болон оюун санаандаа хийсэн хөрөнгө оруулалт бол хизээч зардал байдаг. Үргэлж хөрөнгө оруулалт байдаг. За ийм одоо хөрөнгө оруулалт бол хамгийн багадаа 8-аас 10 дахин одоо үржигдэж миний амьдралд өөр өгөөж өгдөг гэдэгт одоо үргэлж итгэдэг. Миний хувьд бол аливаа нэг шин зүйлийг сорж үзэх дуртай байдаг. За алдах юм бол туршлагатай болно. Онох юм бол амжилтанд хүрнэ. Тийм учраас шин зүйл хин нэгэн найз чинь одоо чамд санал болгож байгаа бол хийгээд үзээрэй, очиод үзээрэй гэдэг одоо зүйлийг үргэлж би хүмүүст бас хэлэх дуртай байдаг. Миний ийм нэг татвар хүсэл байдаг байхгүй юу? Ингээд нэг хүнд хэрэгтэй хүн байх юмсан. Амьд байх хугацаанд. Тэгэхээр хүнд хэрэгтэй хүн байна гэдэг чинь хүнд зөв зүйтэй зүйл рүү чиглүүлэх тэр одоо сэтэл тэмүүллийг өгч чаддаг тийм хүн байх юмсан гэдэг юм миний бүр одоо энэ татвар хүсэл байсан байлээ. Яг энэ зүйл маань энэ одоо Herbalife ирснээр одоо гарч ирсэн. Үнийгээ одоо хэрэгжүүлэх боломж бас нээгдсэн байдаг. Тийм учраас одоо хэрвээ нэг найз чинь таныг хүлэгд урьж байгаа бол заавал нэг очиод үзээрэй гэж хэлмээр байна.